Сонсогч танд гэрүүлийн радиогийн 20 хөтөлбөр хүрж байна. Яг одоо магнит тав хүнд радио утгаар дамжуулан зохиолч, сэтгүүлч Болор Эрдэнийн Болор өгүүлбэрүүд хэмээх номноос харж байсан эрхтэйгээр тав хүнд уншиж хүрэхээр болсон. За өнөөдөр тав хүндээ цүл хэмээх өгүүллэгийг уншиж хүрэхээр бэлтгэсэн байна. Цүл. Улаарын цэлэх тэнгэрийн хаяа. Тэр тайхалс. Амгалцсан орол. Шархирч шилсэн хөлийн тавг. Бусдын хилдгээр юм үзээгүй тэнэг охин би. Зөрөөдлөн зүтгсээр энэ замыг сонгосон. Тэгэхэд хичтэй байснаа мэдэхгүй юм. Ундаас ядрахтаа тэр өдөр тааралдсан нэгнээс зам асуулаа. Хар халуунд хар цувтаа явааг нь гайхснаас биш. Хэн болохыг нь огт сонирхоогүй. Юудэнтэй хар цов. Дотор нь юу ч байхгүй мэт санагдах хар ханцуй. Гэнэт тэр ханцуй өөрөө хөдөлж өгөршөж моонигдсон хар гараар нэгэн зүгт заалаа. Тэгээд юудэнгийн цаанаас тэнд ус би гэхэн сонсогдлоо. Мэдэхгүй юм да. Надад л тэгж санагдсан. Эд хэмтгий гэнэн ундаас ядарсан охин заасан зүг рүү харж чадлаараа гүйсэн. Мөч хором сар жилээр мөнч удаан явсан да. Хизээ хаанаас ихснийг мэдэхгүй. Энэ газар зам харгуйн бараач үгүй цэлийсэн их цөл байлаа. Буцах гарцаа ирээд олоогүй. Тэнд ус би гэсэн итгэлээр цаашлан хөдлөлөө. Гав ганцаархна. Тэгэж явсаар сая л анх удаа хүний бараа харлаа. Тэрэн жижиг шар эмгэн байлаа. Түүнээс ус хаан байгааг асуулаа. Харин тэгтэл эмгэн толгоон сэгсэрхэн тэр. Алдахгүй дээ. Энд тийм юм байдаггүй юм гэлээ. Тиймэрхүү л утгатай зүйл хэлэх шиг боллоо. Хар цувтай хүнд итгэсэн эдхэмтгий тэнэг охин энэ удаа эмгэнд итгэсэнгүй. Харин тэгэхэд 15 та байснаа сайн санаж байна. Цааш улмал яаран ус хайлаа. Төдөлгүй тэр их цулийн дунд огт зохиогүй саглагар ногоо мөдтэй таарч. Юутай их баярлсныг чи өөрийн хөрвөл төсөөл. Сүүдэрт нь сэрүүцэж, навцсаар, наацаар нэгэн шүн зөөрөм гэлэв. Сүү усал зөөдлөгдөн. Өглөө нь сэрээд надад байсан нэг нандин юм дутуу байгааг анзаарлаа. Тэр шүн тэр модны доор тэр нэг өдөр ээжийнхээ бэлгэлсэн цусан улаан сондрыг гээсэн байлаа. Би хайлаа. Гэхдээ элсэн донд ирээд олоогүй. Харамсаад чанаагүй. Одоо ч тэр харамсал сэтгэлийн гүнд хэвдчихэл байна. Тэгэхэд би 17 та байсан. Өсөж томорхын хэрээр чиг усных нь. Дүүнийг би ирж хайсаар цааш явлаа. Цангахта нулимсаад олоо. Тэгэх тусам ус. Энэ хэрэл хизээд уусахыг тэр зүйл хаана шавтрахыг хийж мэдэхгүй. Ухаарж ойлгохгүй явсаар 20 настай залуучаа. Игч завсан. Игч явсан. Сар жилийн баримжаа алдагцаар. Улаарын цэлэх тэнгэрийн хаяа. Тэр тайх алс. Сангаж тамирцсан дааж тэрүү.
Зэлэлцэн их усны барааг зэрэглээн дундаас гинэд хараад нүдэндээ шитгэж чадсангүй. Тэр зүг гүй гэвч элсэнд шигдсэн хөл газраас үл хөндөрнө. Өөхлөн, ааглан, мөлхөн мөлгсөөр усны захад арай гэж нэг хөрлөө. Сэрүү татам их ус хамар дор сингэнэ. Ирүүн дор мэлтэлцэн. Гэхдээ уух зүрх хөрсөнгүй. Этгмээргүй их ус амсхын төдөд ууршчихмаар санагдахад гараа турж магнаага норглоо. Гэтэл хин нэгэн дотроос минь дуу алдах сонсогдов. Тийм ээ. Тэнд ус битгий хэл чийгч мэдрэгдсэнгүй. Дахин гараа дурч тисгээ байгаад бүр шумбудж чүслээ. Өнрөөс өөр юу ч үгүй. Хов хорой ус. Ёота муухай хууртагдва. Яг л эс шигэ усны хүртэл хуурайшсан тэр цөл рүү зөрүүдлэн зүтгсэн миний цэл залуу нас тэр цөлдөө тэр усандаа харамгдаж хоцорлоо. Тэгэхэд би хэцтэй байснаа мартчихав.